Энэ удаагийн нэвтрүүлгийн баатар Борхон Шарталдаан эрдэм номын их үнцийг заан сургаж, сурч мэдхийн чухал эрхмийг таниулан замчилж буй эрхэм багш. Түүнийг шавнаар хамт олон Жиг багш хэмээн тогтмолчлон дуудана. Жиг багш Дорногов аймгийн Замун цумын ерөнхий боловсролын 1-р сургуульд математикийн багшаар 25 дахь жилдээ ажиллаж байна. Олон гаруй шавнартаа ороогүй эрдмийн шимийг хүртээхийн төлөө өөрийн оюун бодол хүч мэдлэгээ зориулж ирсэн Жиг багшийн амжилт бүтээл, ажил үйлсийн талаарх нэвтрүүлгийг үзэгч та бүхэн таалан болгоно. За намайг Дэндүү сүргийн Батшиг гэдэг. Би 1976 оны 76 онд Дорногов аймгийн Эрдэнэсүн төрсөн айдын 6 дахь хүүхэд нь. За манай бол Масалаан жолооч гэсэн юуны ослогоо манглаад жолооч би. Манай ээж өгөөс дэлгүүрийн худалдагч янз бүрийн ажил хийжсэн би. Би юу нэг хацтай юм л да бас их мундаг багшаар хичээл заалгаж байсан. Одоо миний аалх заасан багш л намайг яг энэ сургуульд ирэхэд яг сургуулийн менежер хийжсэн. Яг намайг багшаар болсон хүн маань Нарантай гэж хүн би. За тэгээд дунд ангид орж ирээд намслагч Дорногов аймгийн Эрдэнэсүрийн харьяат улсын тэргүүн ажилласан намслаа сүргэдэг багш маань математикийг суурилсан тавьж өгсөн. За тэгээд Шандын 1-р сургууль 92 онд төгсөж очоод Шандын 1-р сургууль даваад жагшаар 10-р ангид хичээл заалгаад 9-р ангид Монгол улсын гавьяатагч Бадарч хичээл заалгаж. Ийм л азтай байна дэвч. Анх одоо 1992 онд би анхны аймгийн одоо нэг төрөлцөөнг байгуулъя гэж зүтгэхэд тэгээ хавар эцсийн шалгалтаа аваад тэгээд 100 хичээл хийгээд орсон. 92 намар юм байна. 100. За энэнд одоо Батгшиг маань орж ирсэн. Тэгээд ингээд 9-р хичээлийгээд 10-р хичээлээд математикийн ингээд хичээлийгч бол Батгшиг бол одоо ангидаа бол одоо эхний тэргүүний сурагчийн нэг байлаа. Одоо тоомоо бодох, барих, тийм ээ сэтгэх, барих ер нь бол нэлээд сайн байсан. За Эрдэнэсүмээс бас намсраа багш байсан баг. Тэгээд ер нь суур гайгүй сайн байсан. Ийм хөвгтөөсөө сайн шиндэд багшиж явах хугацаанд бол би Батшиг багшид 10 дугаар ангид математикийн хичээлийг зааж төгсгсөн багш юм байгаа юм. Ингээд миний мэргэжлийг өвлсөн энэ шав маань багшийн их сургуулийн математикийн анги төгсөөд шууд оюутны ширээнээс Замун цумын манай энэ сургуульд 1998 оны 9 сарын 1-ээс хойш тасралтгүй ажиллаад ингээд бид хоёр 24 жилийг хамт мөр зэрэгцээ ажиллаж ингэж туулжээ. Багш болох энэ үнд суурьд ерөнхийдөө энэ математикийн багшраас мал ерөнхийдөө үлгэр дуурайлтай. Энэ хүмүүсийн үлгэр дуурайлыг авч ерөнхийдөө энэ хүмүүс хичээл намаа маш гоё сонирхолтой бид ч ерөнхийдөө бас математик дурлуулжсэн болохоор математикийн багш болоо. Тэгээ ерөнхийдөө математикийг бас хүүхдэд түгээе гэж ерөнхийдөө шийдсэн. Ирнэ маан төгсөөд 9 сарын 1-нд Замуудынхаа 1-р сургуульд орж ирсэн. За орж ирэхэд намайг миний аавч даасан Нарантай багш гэж сургуулийн менежер хийжсэн. За тэгээд математикийн багш даваад ажиж маань хичээл орсон. Математикийн багш даваад ажиж маань бас намайг өдгөөж авсан. За захирал Пүрв зөөгөө тун. Одоо энэ сургуулийн маань захирал Сүрэнхүү багш сургуулийн менежер хийсэн. Гэтэл энэ мундаг хүмүүс намайг өдгөөж авсан л да. Тэгээд ерөнхийдөө маш их зааж сургасан. Энийг тэгж хийдий, энийг ингэх хэвээр. За юу гэж одоо хичээл ороход ингээд концепт төлөвлөгөөнд хийж шít. Тэгээ бичээд ирэхээр манай нараагч маань уншаад суучдаг. За тэгэл унш суугаад жигээ энийг хичээл яах вэ? Тэрийг ингээд сайжруулчихвал яах вэ? За энийг хичих гээд дандаа зөвлөдөг, дандаа хэлдэг, ярьдаг. Тэгээд би нэг хичээлийг одоо юу гэж хичээл заахын тулд энэ 2-3 удаа хичээлийн тэр концепт ээлждэг биччихээд ордог байсан. За анхны шавнар маань ерөнхийдөө 98 онд анх 5 дахь анги авчихсан. За 5 дахь анги аваад юу ч мэдэхгүй багшаас. За сургуульд хүмүүс янз бүрийн асуудал болд юм аа. Урлагийн хөдлөг, спорт карт ингээ боллоо. За тэгээд спорт карт болсон манай хамгийн сүүлд болсон. Яагаад гэхээр би юу ч мэдэхгүй юугаар бэлдүүлэхээ яахаа юм мэдээ. Тэгээд би хүмүүс маш их суралцсан. За тэгээд энэ дараач нь урлагийн хөдлөг спорт карт болоод бид төрүүлж байгаа. Яасан гэхлээр нэг багш нараас нь судлаад одоо энийг хөвчих болох юм байна. Тэрийг ингэчвэл ингэчээр аюу хүн боддсон юм байлаа. Тэгээд хүүхдүүдтэйгээ ярьдаг тэгж жагсаалын одоо манай тэр үеийн жагсаалын хувиргалт гэж болдог спорт картаа сайхан. Тэрийг бид нараас жинхэнэ залуу сайхан багш нар байж тэгээд бид нар ингээд
би энэ дуулж ярьж суугатаар дандаа нэг өдөр зорж байна. Одоо энэ хугалт ингэж юм, тэр хугалт ингэж юм. За энийг юу гэж хэлүүлэхээр яавал энэ маань гоё болох вэ гэдэг бид нар ч одоо байнга ярьж байгаа. Байнга хоорондоо өсөлж байгаа. Би нэг хуцалдаг гэсэн. Тэр судхаараа бид нараас тэр ангидаг энэс ажиллахыг бас хоримтлуулсан юм. Намайг 2003 онд энэ замын үүдэн сургуульд шилжиж ирж ажиллахад энэ залуухан багш ингээд ажиллаж исэн. Тэр үед одоо залуу багш хүүхдүүдтэй маш ойр дутуу. За бид нарын хувьд бол одоо би эхлээд бол жоохон гайхдаг байсан. За манайх 2-3 ээлжтэй хичээлдэг ийм сургууль. Тэгээд 2 ээлжийн хооронд манай хэд гişиг ердөө нэг ээлжээс гарангуутаад саксны энэ урд талын талбай дээр очиод хүүхдүүдтэйгээ тоглоод дараагийн ээлжийн хичээл ороход зүгээр л хөлсөө арчаад хичээлдээ эргээд ороод. За энэ юунд хүүхдүүдтэй ойр дут нөхрөлдөг. Тэдний одоо өмнөж найз, зөвлөх, туслагч нь болж. Тэгээ хичээл дээрээ болохоор бол одоо хүүхдүүд маш дэгтэй, жоромтой, шаардлагатай тэр нөгөө гудамжинд юм талбай дээр тоглож байсан энэ юугаан бол бүр орхиод. За завсарлаад гараад ирэхлээр л одоо яг нөгөө найзуудынхаа дунд байгаа юм шиг ийм сайхан хүүхдтэй ингэж ажилдаг ийм сайхан залуу багшийг анх харж байсан. Одоо 20 жил хамт ажиллаа. Би замын үүдийн сургууль 2004 онд ирсэн. За тэгэл тэр оноос хойш намайг ирэхэд ажиллаж исэн. Тэгэл гар нийлж хамтарч ажиллаж байгаа. Манай замууд бол математикийн багш тогтдоггүй тийм математикийн багшийн эрэлттэй сургууль байсан. Тэгээ ингээд энэ шин залуу боловсон хүч ирж байдаг. Тэгээд шав маань ирж байгаа явдал бол би их баяртай байсан. Тэгээд ч одоо ирээдүйд бол миний итгэл найдварыг өсөрдүүлэлгүй одоо удаа дараа олон амжилт гаргаж ирсэн нь бол одоо манай замууд гэх юм бүгдээрээ мэднэ. Даваад жишмэнд энэхэд бид надаас яг яаж яах вэ? Яавал энийг хичээлийг гоё болгох вэ? Яахыг хөдөлтөөр аюул сайн тусалдаг, дэмждэг. За бас ард нь 2002 онд манай Мөнхбат Үлэм тэнгэр сургуулийн үүсгэн байгуулагч захирал байсан Мөнхбат багш маань энэ Ганбаатагч Чичмаагш маань ирсэн энэ сургуульд. За тэгээд энэ хүмүүс бас мундаг чадaltaй хүмүүс. Энэ хүмүүс ихэн сурчаа. Энэ хүмүүс ингээд байнга туслан байнга хэдүүлээ секцээ ажиллах. За секцээ хийхээр юу хийх вэ? Яах вэ гэдэг бүх юмын төлөвлөлт бүх юм гаргаж ирэн тэднээс маш их зүйлийг сурсан. Бас энэ анх намайг гэдэг багийн хэдэн мундаг багш нар байлаа. Би тунгалаг багш, Бүтэн сайн багш, Инхти багш гэдэг энэ багш нараас бас их юм сурсан бас. Оюун багш гэдэг ингээд өгүүлбэртэй болгоо яад тэр гоё хичмээ аргаалаад яад тэрийг хүүхдүүдэд маш энгийн юугаар 5 6 дахь хүүхдэд яаж ойлгох вэ гэдэг юм маш сайн сурч авсан. Тэгэхгүй бид нар чи юу гэдэг нэг яг би оюутан хүүхд одоо юу гэдэг намайг ихэд даваад сонгоны авчихсан. Тэгээд одоо бодоход хөл туулаатай бодлого байсан. Тэгээд би болохоор дэрийг болохоор яаж бодсон гэхээр би тэрийг би өөрөө систем зохиол бодчихсан. Тэгээд тэрийг нөгөө 5 дахь хүүхд систем зохиол үзээгүй. Тэрийг учраас би яаж тэрийг яг хичмээ аргаач юм уу яаж тэрийг бас арифметик үйл дээр яаж бодох вэ гэдгийг би энэ сайхан багшнаасаа суралцсан да. Тэр үед бол бас нэг олимпиад гэдэг бол айгүй цөөхөн байлаа. Манайх чи юугаар байсан? 8 олимпиад болдог байсан. 8 олимпиад би 99 онд ирээд 98 онд ирээд 99 оны өвөр бидэд олимпиад очиад би яг туслах шинэ багш. Тэгээд нэг 7 дугаар ангийн хүүхд билжээ. Тэгээд би тэр оролцоод явуулсан нэг манай хүүхд нь мөнгө медаль аваад би бас өөрөөс мөнгө медаль авчихсан. Эндээ айгүй урамшиж. Тэгээд 2000 онд зүүн бүшийн олимпиад манай сургуульд бол тийм аа. Тэгээд бидэд би нэг хэдэн хүүхдэд бэлчээ ингээд даваад жигш маань ингээд туслаад тэгээд бидэд нэг хэдэн хүүхд бэлжээд оролцсон. Тэн дээр би өөрөө төрүүлээд манай 8 дугаар ингээ одоо даваад жигш Солонгоо гэдэг хүн төрүүлээд тэгээд манай багийн нэг Дашламгийн багшаашээ тэр бид болоо төрүүлжсэн. Тэгээд тэр бол ерөнхийдөө бас миний бас ерөнхийдөө олимпиадын бас эхлэл суурийг тавьсан маш гоё олимпиад байсан. Тэр нэг говь Сүмбэр аймаг ерөнхийдөө тэгээд манай аймагуудын бүх сургуулийн багш нарын бүгд ирж оролцож байсан. Тэнд төрүүлж маш их урам авсан. Тэрнээс хойш ерөнхийдөө олимпиад гэдэг юмд маш их дурласан. Сүүлд нь 2002 онд Мөнхбат багш маань ирээд бас улам их дурлуулсан. Яасан бэ гэхээр та чи нэг говь юу руу яваад гэсэн. Өмнө говь олимпиад болох гэж байна. Би үргэлж явдаг гэсэн. Өмнө байнга явдаг гэсэн. Чи нэг яваад гэсэн. Тэрний залуу за тгийгээл явсан. Тэгэл очиад оролцсон. Тэнд оролцоод би өөрөө хөл медаль аваад манай хүүхд маань алтан медаль авчихсан. Тэгэл ерөнхийдөө
2 сэтгэлээр ихэд олимпиад гэдэг юм бол оролцсон одоо хүртэл одоо тэгэл ямар ч явж л байна. Тэгээ энэ олимпиадуудаар бол бас хүүхдүүдийг хөгжүүлэх за тэгээд математик сэтгэлгээтэй болоход бол нэлээд одоо сайн ажилтдаг одоо манлайж ажилтдаг хүн гэж харж байна. Ялангуяа Батшиг бол математикийн олимпиадад хүүхдүүд бэлдэх тал дээр бол их сайн ажилтдаг. Үнэхээр явж үзээд энэ тэнд очиод бас олимпиад ороод ирэхээр бас тэрний төгчмөр юм шиг нэг төгчмөр юм шиг хүн чинь нэг юу гэдэг вэ? Цоолн дээрээс явсан төсөнд нэрэгдэг тийм яг тэгжил харсан байх гэдэг. Тэгээд олимпиад уралдаан чемпионууд ирэхэд бас хот хүрээ янз бүрийн юмнууд нэлээд явж идсэн бас нэлээд туслах судалсан бас одоо ч бас залуучуудаа бас дагуулдаг юм тийм бас янз бүрийн олимпиад болж бас явах оролцох хүүхдүүдэд сольж үзэх тийм хөө сонирхлууд ирэхэд би энэ бол хамгийн их нөлөөсөн манай мөнхөд агш. За тэгээд энэ ангитай ажиллах юу гэдэг уралдаан тэмцэлтэд ерөнхийдөө амжилттай оролцуулж барих тал дээр ерөнхийдөө манай биений мэнэгш Март гэдэг одоо 3 сургуулийн багш бие. Манай нийгмийн ажилтны соёл эдийн багш маань Сөрөнхүү багш маань ерөнхийдөө одоо 2 дугаар сургуулийн хамт ажилласан сургуулийн менежер Жижигсэрэн Батуян тэгээд нийгмийн багш нар л да. Тэгээд бид нар ерөнхийдөө бие биенийг маш их хурцдаг, бие биенээс маш их зөвлөдөг, бие биенээс юм асуудаг. Ерөнхийдөө тэр хүмүүсийг бас нөлөөлөл маш их бий. Тэгээ манай Ахмад багш нар одоо Хэрэг хүн багш, Даваад багш, одоо Тунгаа багш маань, Бүтэн сайн багш маань ерөнхийдөө одоо 3 дахь сургуулийн Ариуна захиралч тийм үү, сургуулийн менежер Уутгаа ганц юм гэдэг ерөнхийдөө багш бид нар ингэдэг найзууд бид нар бие биендээ хоорондоо их зөвлөгч бас их хамтран ажиллаж нөлөөлөл гэж байна. Математикийн хичээл гэдгийг бол өөрөө оюуны чадвар чадвартай ийм сайхан багш учраас хүүхдийг жинхэнэ дагуул дуурайлгаж дурлуулж одоо тэр хичээл сонирхолтой болгож ингэж хөгжүүлдэг. Математикийн олимпиадыг бол ер нь тасралтгүй одоо Үлэмж тэнгэр сургуулийн манай мөнгө төгшийн анх санаачилж хийсэн тэр олимпиадыг үргэлжлүүлээд бас ингэж хийж байгаа. Хүүхдийг их сайн таньдаг. Энийг бол одоо би Батшигын олимпиад уралдаан тэмцээнд орж ирсэн хүүхдүүдийн амжилтаас бол одоо харж байгаа. Энэ одоо хамгийн сүүлийн жишээ бол одоо Батшиг бид хоёрын шав математикийн багш Цэнцүрэн бид манай та мөр зэрэгчээд ингээ ажиллаад багшийн шав ингээд бас математик заагаа явж байгаа юм бол бас бахархалтай юм. Олимпиадын хүүхдүүд ингээд өөр айгуу дуртай болохоор хүүхдүүдээ бол хэдий ч хугацаа байсан хамаагүй тэгэл хагассан цаанч нэг амарч монголыг ерөнхийдөө мартчихдээ шүү дээ. Гэр орондоо очихгүй тэгэл ороо юу гэдэг хичээл дараал нөгөө хүүхдийг зууралдаал за юм хийгээд ерөнхийдөө тэгэл энэ нэг ном сурах гэдэг маш их зүйл болно. Тэгээ тэндээсээ ерөнхийдөө мэдэхгүй чадахгүй нүд айгүй их ойлгож авна тэрийг судлана тэрийг нөгөө хүүхдүүдэд өгнө. Тэгээ хүүхдүүдийг хамт суралцдаг ерөнхийдөө бас зарим үед бас замуудад одоо математикийн хөгжүүлэхэд их гол үүрэг гүйцэтгэсэн хүний гарцаа байхгүй Батшиг багш байгаа. Тийм би нүнд бол одоо баярлагдгийн шавьтай бол. За ялангуяа замын үеийн хүүхдүүдийг математик сэтгэлгээтэй болгоход бол энэ хүний хийсэн хөдөлмөр бол маш их хөдөлмөр нь орсон гэж хардаг. Би одоо 8 дугаар ангиас хойш Батшиг багшийн доор математик хичээл хичээлсэн. Би 2021 оны эслийн өрийн шалгалтын математик хичээлдээ 800 авч төгссөн байгаа. Батшиг багшаар болохоор 6 дахь ангиас хойш заалгаж байгаа 6 жил анх тун сургуульд орсон цагаас хойш. Миний хувьд бол тэгээд маш олон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон. Хамгийн чухал нь зүүн бүсийн олимпиадын алтан медаль, аймгийн олимпиадын алтан медаль, сэтгэл хөдлөлийн аймгийн олимпиадын алтан медаль, олон улсын тэнгэр олимпиадын хүрэл медаль, улсын 14 дахь сургуулийн олимпиадын хүрэл медаль. Тэгээд тусгай тогтнолын олон улсын олимпиадын олон улсын олимпиаданд хамрагдсан, улсын 54 олимпиадад оролцсон. Тэгээд стандартын аймгийн олимпиадын алтан медаль, хүрэл медаль, олон улсын мазал олимпиадын мөнгөн медаль гэх мэт маш олон медаль авсан. Аймгийн хэмжээний стандарт олимпиадад 10, 11, 12 тоо мөнгө хүрэл медаль авч ирсэн. За тэгээ Үлэмж тэнгэр сургуулиас зохион байгуулагддаг аймгийн хэмжээний олимпиад, цуврал олимпиадаас мөнгөн медаль авч ирсэн. Тэгээ саяас нөгөө багшийн маань нэрэмжит багш маань өөрөөс санаачлаад гэр бүлээсээ санаачлаад залууч нарын дунд ур чадварын уралдаан зохион байгуулсан баа. Тэгээ тэр уралдаанд 3 дугаар хайрын шалгарсан. Тэгээ багшаасаа яг шагналаа гатаж аваад гар хараад тэрвэрлэх тэр мөчүүл үнэхээр бахархал төрж ирсэн. Яг ингээл юу ч мэдээгүй явж байгаа багш залгаал хүүе ирээч шагналаа шин гардуулах гэдэг штэ байр эзэлчээд байна гэд нэг удаа яг тэгж дуудчихсэн. Тэгэл гүйччил медаль аваад яг анх удаа анхны тэр олимпиад одоос авч байгаа медаль ахгүй. Тэгээ маш их баярлж ирсэн, донтож ирсэн. Өнөөрөө гээд ангиа зэвэрлээ. Тэгээд олимпиадын бэлтгэлээ хийгээд
бодлогоо бодоо сухаар ингээд нэг тийм гоё байдаг. Олимпиад орохын өмнө бол багш яг нэг тайван байгаарай. Тэгээд олон талаас нь харж бодоорой. Яг нэг юм битгий сайн ингээд нэг талаас нь битгий хэд хараад байгаарай. Олон талаас нь харж бодоорой гэж хэлдэг байсан. Өөрөө л одоо тэр математикийн заагаар, математикийн онлын материал одоо тэдний дэвшүүл өөрийгөө боловсруулах энэ төр бол үнэхээр одоо бас сайн ажиллаж байгаа гэж бодож байгаа. Их хичээлийг бол их өндөр хурдтай заадаг. Багцал заадаг. Батишгийн онцлог бол тэгж заадаг. Ийм юм бол одоо математикийн бусад багш нараас илүү онцлог гэж боддог. Багшийнхаа одоо ингээд арга туршлагыг ингэж авч би одоо ажлаа ингэж бас явуулдаг. Өгүүлбэртэй бодлогыг ингээд бодохдоо одоо дидактчилж нэг бүрчлээ одоо өгүүлбэрийг маш сайн ингээ бүлгэр ярьж авч байгаа юм шиг ярьдаг байсан. Тэгээд хүүхэд тэрийг ойлгож авснараа өгүүлбэртэй бодлогыг ингээ бодох ингээд цааш ингээд арга замаа ингэж олж боддог байсан. Тэгээд бас нөгөө хүүхдүүдийг их ингээд төвшөнгөд даалгаврын сан айгүй их ингэж хийж айгүй их хөдөлмөрч байсан. Тэгээд тэр даалгаврын сан хийснээр хүүхэд яаж хөгжих вэ гэхээр тухайн нөгөө нэг төвшнгөөр нэгээд ингэж авчаас хүүхд бүртээ ингэж тулж ажилтдаг байсан. Тэгэхээр нөгөө аливаа хүүхэд тоцогдож орхигдно гэсэн тийм бол байдгүйсэн. Би ч гэсэн одоо бас ингээд багшийнхаа энэ аргыг ингэж хэрэгжүүлж бас ажилтдаг. Өөр нэгэн систем ороод тэгээд шанараа бүгдийг нэг тэр системээр зааж сургадаг. Багш бол илүү нэг тийм хэлбэрчлээд амархан болгож илүү заад юм санагддаг. Ихэвчлэн ер нь онлайн нэг бичүүлээ шууд бодлого бодуулдаг. Бодлого бодох нь өөрөө нэг практик талаасаа илүү юу шнэ. Тийм болохоор шууд ингээд өөрөө нэг оролдоод үтсэн хүүхэд оролдож үтчихэж байгаа ингээд сурдаг болохоор шууд бодлого бодуулах нь илүү төлхөө байдаг. Яг ингээд багшийн заасан тайлбарсан бодлогыг яг л ингээд нэг хараад ч юм ингээд шууд ойлгодог. Маш ойлгомжтой хүүхдүүдэд тайлбарлаж чаддаг. Юм уу тийм. Сурагч болгоно бүртэмжтэй. Багш болохоор яг өглөөдөө шалгалтаа авдаг. Өглөө бид нарыг дуудаад шалгалтаа авдаг. Тэгээд өдөр нь завсарлуулчаад бусад хичээл номдоо суучаад оройн дахиад яг тэр шалгалтынхаа материалыг тулгах, харах, тэгээд бусад бодлогоонуудаа бодлоход хамт бодолцоо тэгээд дуусаад маргааш нэг давтааж явдаг. Яг цагтаа амар юу байдаг. Цагтаа эхлээл яг цагтаа тардаг. Бид нар өглөө 7:30-аас өдөр болгон шалгалт авдаг байсан. Бүгдэд нийлж аваад тэгээд шалгалт нь эсрэг шалгалт дээр математик хичээл бол 100 минут авдаг. Тэгээд Батишваш бидэнд 80 минут сургасан. Үлцэх 20 минутанд танаад алдаа хийнэх юм. Тийм зөвлөж өгч хийж явуулдаг байсан. Энэ олон хүүхдэд ажиллаж байгаа нөхцөлд бол одоо бас заримдаа одоо бас жоохон хатуухан үг хэлж ингэж бас ажиллахгүй бол бас болохгүй. Энэ дээр бол одоо их тийм уян хатан чанартай багш гэж хэлээ да. Дээрээс нь зөвхөн энэ хүүхдүүдийг олимпиад уралдаан тэмцээнд бэлтгэхээс гадна ангиар нь сургадаг, олноор нь сургадаг ийм арга зүйтэй ийм багш байгаа. Монгол Улсын гавьяат багш, Бадарч багш, за Монгол Улсын ардын багш, Отгонбаяр багшийн нэрэмжинд Дорнова аймгийн хэмжээний зохион байгуулагт анги нийтийн олимпиад гэж болдог. Ангиар нь сургадаг энэ олимпиадад манай Батишиг багш, Амраж Жол багшийн заадаг ангийнхаа хүүхдүүд бүгд яг тэргүүлсэн нэгдүгээр эргээжсэн. Янз бүрийн шалгалт малгалт юм гэдэг юм бол байнга л ингээд математик Монголын багшлал ингээд оногдсон ш. Улсын сургууль байна гэдэг хүндийн шалгалттай чанарын өмнөдгөө одоо юм гэдэг бүх шалгалтын юм гэдэг манай математик Монголын хүүхдүүд ингээд хамаагдлаа багш нараа л тэгэхээр ингээд энэ шалгалтууд яхан хүүхдүүд маань яхан тааргунд авчих юм бас би нэрийг сургууль чадсангуудаа би жоохон гэсэн чадсангуудаа гэж өөртөө гомцлоодог. Тэгэхээр өөртөө хүүхдүүд маань ингээд сайн шалгагдсан байхад ингээд нэг багш бас би нэг хийж чадчихъя гэж харддаг юм гэдэг. Тэг ер нь бол яг л анги нийтээр нь сургах тэр хүүхдүүдийг бүгдийг хамарсан одоо давтлага юуг бол сайн хийдэг юм баггүй юу. Тэгээд ангиараа одоо математиктаа шалгалтандаа амжилт үзүүлэх, ангиараа одоо усан шалгалтандаа амжилт үзүүлэх бүхэл зүйлийг ингээл анги хамт олноор ингээ авч явдаг. Өөрийнх нь бие сэтгэл цаг хугацаа тий одоо бүх юмаа зориулж энэ өөрийнх нь бүтээсэн амжилт энийг бас хэлэх юм бол бас хэр цараатай багш вэ гэдэг нь бас давхар харагдаад явах байх гэж бодоод энэгээр яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгээд улсын ур чадрын уралдааны тусгай баримт шагналтай юм хүн байгаа. Улсын сэтгэх чадрын олимпиадаас бэлтгэсэн шанар нь 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан. За мөн СТ ерхий шалгалтын математикийн хичээлээр бэлтгэсэн хүүхдүүдийнх нь нийлбэр нь бол жилээс жил дахиж байсан. Ингээд 2021 онд СТ ерхий шалгалтаар онооны дундч маань 610.4
Энэ бол бүр маш өндөр математикийн хичээлээр хүүхдийг ингэж сургаж бэлднэ гэдэг бол одоо бас их маш том юм байгаа. Тэр өөрийнх нь тэр одоо бусад улс бүс аймгийн чанартай уралдаан тэмцээнээс авсан медаль гэх юм бол тэгвэл баг бид нар саяхныг тооцож 17 оноос хойш тооцож үзэхэд 2017 оноос тооцож үзэхэд 170 гаруй медалийг хүүхдүүд нь авч багш өөрөө 50 орчим медалийг хүртсэн. 2019 онд одоо шилдэг багшаар манай Батшиг багш маань шагнуулж хоёулаа одоо гэр бүлэрээ энэ Дорногов аймагта улсдаа бас гайхмаар хоёр өрөө байрны эзэн болж исэн за хамт олон бас бахархдаг. Хүн бол яг тэнийг аавна гэж бол бас баттаа тэгэж аливаа юмд бол бас тэгэж итгэдэггүй шүү дээ. Тэгээд тухайн хүчтэл яг тэр юу биелээд ингэхэд бол бүр амар тийм хөөрөх баярлах хүний сэтгэл одоо ямар хэмжээнд байдгүй тэр хүртлээл хөөрч баярлсан тий. Алтан наадам гэдэг нь үнэхээр их гоё. Бидний хөдөлмөрийг үнэхээр дэмжсэн бид нарт аягүй урам өгсөн. Аягүй том наадам. Одоо энэ наадмыг хүмүүс аягүй хүлээдэг болсон. Сүүлийн үеийн хэд бид яг бодиттой хөрөнгө оруулалт бодиттой яг багшийн гэж чадвар яг үнэлсэн яг гоё наадам. Тэний алтан наадмын шилдэг багш юм баярлсан. Одоо тэгээд итгэж чадахгүй л байж. Замун утсмын 1-р сургуулийн математикийн багш Гэндэн Сүрэн Овогта Батшиг гэжээ. За баяр хүргэе. Замун утсмын 1-р сургуулийн багш Батшиг. За үнэхээр манай Батшиг багшийн шавнар улсын хэмжээний шавнар болсон, хүүхдүүд болсон. Алтан зул цэцэг энгэртэн наслаа. Олон алтан зулыг асаасан, ургуулсан энэ эрхэм багшийг өнөөдөр мэрэгжил нэгт нөхтөн суудлаасан босож хүндэтгэд илэрхийлэн баяр хүргэж түрээ авч байна. Багш хүндээ хайртай хичнээн сайхан бай. Ер нь маш олон хүнд гоё урам өгсөн тийм үйл явдал болсон. Залуу багш нарт бид нарт хажууд нь байж байгаа гэр бүлд нь ах дүүст нь багшийн хөдөлмөр гэдэг чинь ингээ үнэлэгдэх юм бол ингэж одоо бодтоор үнэлэгдэх юм бол амьдралд ямар их одоо хэрэгтэй тустай юм юу гэдэг юм бэ? Нийгэм ингээ багшийн хөдөлмөрийг үнэлвэл ямар сайхан бэ гэдэг. Тэр юуг одоо нэг зүг рүү чиглүүлж өгсөн хүмүүсийг бас нэг төрлөө харуулсан ийм сайхан гайхалтай үйл явдал болсон. Иймд өөрөө итгэж чадаа гэдэг. Тэгээд одоо бодоход тэр юунаас хандлаас юунаас дээдлийн давхраас би яаж буусан энэ сандгүй шүү дээ. Айгүй гоё л байсан. Тэ хүүхдийн одноостой бүх том багш нар бүгд босч ирээд баяр хүргээл үнэхээр үнэн гоё байсан тэр бол. Хамгийн том бахархал маань миний одоо санаандаас гарахгүй их тийм их баярлж ирсэн юм маань бол юу гэхээр алтан цулын эзэн болоод тэгээд байраар шигнуулаад за тэгээд Батшиг байраар шигнууллаа гэд би мэдээж хэрэг баяртай байгаа л ингээл баярлж ирсэн чинь тэр тайзан дээрээс одоо математик заасан намайг эдийн зэрэг төрсөн даваадаж өгсөй баярлалаа гэж хэлэхэд бол миний тийм одоо маш их тийм омгшил төрж ирсэн. Намайг төрүүлж өсгөж гарыг минь ганцганд хөдийг минь дөнөнд төрсөн ээж авдаа маш баярлалаа. Үргэлж тусад дэмжиж байдаг хамт олондоо баярлалаа. Үеийн шавнартаа баярлалаа. Энэ сайхан алдрын хүртгэж суурийн минь сайдавж ирсэн Монгол улсын гавьяатагч Бадарчагш Замуудын 1-р сургуулийн багш математикийн багш Даваатагч Эрдэнэ сумын математикийн багш Намсрын багш нартаа баярлалаа. Энэ наадмыг зохион байгуулсан бүх хүмүүстээ баярлалаа. Баярлалаа. 20 жилийн өмнө танаар хичээл заалгаж байсан, 10 хэдэн жилийн өмнө таны шав байсан, олон хүүхдээс асуусан, сэтгэл зүрхэн чинь үлдсэн багш хэмбэ гэсэн таны нэрийг хэлсэн. Баяр хүргэе багшаа. Батраасан мөнхийн дуулан тайлч учралхад дагуулсан хичээл зүтгээ Төмөнтэй хөлний лүүсэн ачтай ролтэй 2006 илүү 7 онд замун үе цамд нэг Монгол бичгийн анхдугаар олимпиад зохион байгуулагдаад тэгээд тухайн үед хувийн ижлийн гэгэргийн сургуульд манай амар жаргалагч ажиллаж байсан анх удаа 2006-7 онд харсан санагдаж байна. Ямар гоё бичдэг кириллээр дээрээс нь монгол бичгээр үнэхээр гоё бичдэг. Ийм гоё бичиг багшиг хараа. Тэгээс дээрээс нь тогтоон 50 дүлгөөн
За их харваас юм эрдэмлэг, оюунлаг юм багш байхыг хараад юм сургуульд авах байсан гэсэн битүү мөрөөдөл тухайн үед үүсгэжсэн. Тэгээд санснаар юм шиг удахгүй манай жигээ багш эхнэрэн болгоод аваад ирсэн. Тэгээд манай сургуульд ховдын цэнгэр хязгаарын Минжит Булган голын ийм өсгөө миний сургуулийнх манай сургуулийнх болж одоо 16-7 жил хамтарч ажиллаж байна да. Замын үдэд ирээд математикийн багш гэдгээр л мэддэг байсан. Тэгээ сүүлд одоо танилцаад тэгээд ер нь бол ямар хүн бэ? Хүнийхээ талаас те зан аашна. За тэгээд одоо мэдээж яг мэрэгжлийнхаа талаас ямар багш вэ гэдгийг илүү таньж үзсэн. Ихүүд манай гэр бүлийн хүчин Ховд аймгийн Жаргалан цомын бид хоёр 2004 онд Гэгэл гэдэг сургуулийн хувийн сургууль манай замууд анх байгуулж энэ дэж ажиллаж байхад нь би анх танилцсан. Тэгээ би тэр 2007 оноос гэр бүл болсон. Одоо 2 хүүхэдтэй. Хүүхдүүд маань одоо нэг нь 8 дугаар анги, нэг нь 5 дугаар анги. Тэгээ бид хоёр хоёулаа одоо багш тэгэл өглөө сургууль дээр ирнэ, орой хамтдаа юу явна. Тэгэхээр бол бүхий л цаг хугацааг энэ сургууль дээр өнгөрүүлдэг гэж хэлж болно. Хамтран ажиллахад ерөнхийдөө их түвшигтэй, түвш толгуйтай ерөнхийдөө за одоо энийг явах уу, тэрийг явах уу гэж айгүй даваа талтай бас хоорондоо юмнуудаа зөвлөж, юмнуудаа ерөнхийдөө төлөвлөж, юмнуудаа хамтраад хийчин. Би анги дааж авах юм бол Батчиг манай ангид одоо математик хичээлээ ордог. Тэгээ Батчгийн ангид би монгол чиг уран зохиол одоо монгол хэлнийх нь хичээлийг ороо явдаг. Тэгэл тэр хүүхдүүдийн тэр ангийн бүхэл дурсамжтай сайхан цаг мөрч бүхэн л одоо нөгөө гол хичээлийн хоёр багш болохоор хамтдаа байждаг. Тэгээ нэг нэгнийгээ маш сайн ойлгоно. Тэгээ цаг зав одоо юу гэдэг бүхэл зүйл төр сургуулийн зөврүүлээр нь ханддаг. Тэгээ хүүхдийн зөврүүл ханддаг. Одоо манай хоёр хүүхд асууж та одоо юу гэдэг юу байгаа юу? Ийш байгаа юу? Ээж байгаа юу? Ингээд асууж яагаад тэгэхээр юу гэдэг гэр орондоо харихгүйгээр нэг хүүхдэд байнга бэлдээд болохоор тэгээд бүр залхаар хүүхдэд тэгж асууж байсан да. Тэгэхээр манай хань чинь бүр ихэд шаргуу тууштай юм жинэд өгдөө цөөнтэй ихэд альвал хийсэн л тэр хийсэн юмыг бол даавал чанартай бүгдэн төржэл дуусгах тэрийг л бас ихэд бас тэрийг бас их суралцсан. Хоёулаа өдөржингөө сургуультай тэгэл ар гэрээ ажил юм уу тэгэл юу ямар нэг асуудал бол ингээ хаягддаг. Тэгээ сүүлдээ бол энийг одоо зохицуулж те асаан үтсэнд ядаж 7 хоногийнхоо ажлыг төлөвлөж тэр гэр орныхаа ажлыг амжуулах тэгээ наавар цавар нүр хүүхдийнхаа юу анхаарах бүхэл юм хоёулаа ингээл ягаал хувааж авал гэл зүтгэл. Тэгээ одоо бол нэг амар хэцүү болоод санагддаг. Харин ч амархан юм шиг амар юм шиг л санагддаг болсон байна. Ийм сайхан гэр бүл Монголын боловсролд олон байх юм бол боловсролын салбар бол үнэхээр Монгол улсын түүчээ болж ингэж байна гэж боддог. Говь нутагт ирснээрээ би өөрөө бас өөртөө их сайхан газар ирсэн юм байна. Энэ нар тулсан замын үд бол энэ ажил дээрч амьдрал дээрч намайг үргэлж л одоо гэрэлтүүлж ивэж ингэж буян заяагаа хайрлажсэн гэж би энэ одоо говь нутагтаа ингэж шүтэж одоо мөргөж явдаг хүн баггүй юу? Батчгийн зан чанарын хувьд бол бас одоо илүү давуу таа одоо бахархмаар хөндлөмөр тийм зан чанар байдаг л да. Ер нь зохион байгуулалт аливаа ажил амьдрал болоод ажлын аливаа зүйлийг зохион байгуулах аюул сайн илүү одоо урьдчилаад хараад мэдсэн байж байдаг. Асуудлын гарцыг олох тэр шийдвэр гаргахтаа маш оновчтой байж чаддаг. Маш хурдтай ямар ч ажлыг санаачилдаг. За санаачсан ажлынхаа эцсийн үр дүн гүйцэтгэх хичээдэг. Бүх зүйлд мандайлж оролцдог. Дайчин. Нүд шудраг хэлсэндээ байдаг. Хүүхдийн авьяасыг маш их нээж чаддаг. Ягаад тэгэхээр тухайн хүүхдэд одоо ямар нөөц боломж вэ? Тэр нөөц боломжийг ингэж хөгжүүлж чаддгаараа бас их онцлогтой гэж бол би багшаа хэлнэ. Яг ингээл бидний дунд ингээ ороод найзууд нэмшиг яг хүний төлөө гэсэн ингэж сэтгэлийг гаргадаг. Тийм сайхан хүндлэг сэтгэлтэй сайхан сэтгэлтэй ийм л хүнсүүдтэй. Эхэлсэн ажилдаа бол тууштай заавал тэрнийхээ үр дүн гаргаж одоо үр дүн гүйцэтгэг. Нийтж хүмүүсийг одоо ингэж зохион байгуулах юм дээр бол бас их манлайлалтай ажиллаж чаддаг. Амьдрал дээр бол их зөөлөн хүүхдүүдтэй ч гэсэн их зөөлөн тийм дулаахан тэгж ханддаг тийм хүн байхгүй. Хатуу ширүүг бол барыг хилдэггүй. Зарчимч тэгээд бас хөгжилтэй байдлыг ингээд хамтсан асуулаад идгээр нь би айгүй
гайхдаг. Манай багш аягүй шулуун шудраг, хэлээ гэснээ хэлдэг, хий гэснээ хийдэг. Хизээч үг үйлдэл хоёр нь зурж байгаагүй зан чанарт нь аягүй дуртай. Айгуу сайхан сэтгэлдээ илдэг. Болохгүйг нь илдэг, болдгийг зөвлөдөг тийм ээ. Хичээл дээр болохоор яг заах юм заан яг л багш хүн ямар байх хэвээр яг багш хүн шиг байдаг. Гараад болохоор яг дотны найчил авчдаг. Тэгээд айгуу хөгжилтэй юм дандаа ярьдаг. За тэгээ хөдлөн мөрч шаргуу. За энэ бүх зан чанар нь бол бас надад нэг алтны тэрэгдэхгүй шарлна гэдэг шиг бас нөлөөлдөг те. Өөртөө хийж чадахгүй ажлалт Батшин багшид баг даалгадаг гэж хэлж олон доо ер нь бол ямар л юм. Одоо би санжаанда одоогоос одоо 7-8 жилийн өмнө манай энэ сургуульчин бас 56 оны барилга бас хуучин барилга. Тэгээд эн чинь өргөтгөлтөөгөө нийлүүлээрээ бас талбайгаараа маш том. Тэгээ энэ сургуулийн гадна одоо фасадны засварыг Батшин багш маань өөрөө ахлаад тэгээд сургуулийнхаа эрэгтэй багш ажилтны хүчээр хийжсэн. Энэ бол одоо юу зүгээр нэг багш энийг ингээд удирдах хийгээд зүгээр нэг сургуулийн мэрэгжлийн бус хүмүүс барилгын энэ засварын ажлыг бас ингээд тийм гэдэг бол өөрөө маш хүнд. Тэгээ энийг маш богино хугацаанд маш их юм ажлаа зөв хуваарлсны үед бас сургуулийнхаа өнгийг үзэмжийг сэргээгээд бас сайхан болгосон. Энийг нь би бүрийг санаад байдаг. Би өөрөө тэр үедээ бас сургалтын менежер байсан. Тэгээд надад хэрэг ийм үүрэг даалгавар өгсөн бол би энийг бол барахгүй дээ л гэж бас тэгж бодчихлаа. Тэгээд хамт олноо манлайлан дагуулдаг. Нэг юм одоо санаачлаад ингэчгүйгээл гүгээд ороод ирдэг. За тэр ажил дандаа юм сэтгэл санаанд ингээд тохирсон их тийм хүндтэй юм гоё ажлууд байдаг. Тэгээд тэр ажлуудыг хамтарч хийгээд тэр олон ажлын ард гарч ирсэн. Сайн анги удирдсан багш. Хүүхдүүдийг ер нь тэнцээ уралдаанд хүүхдүүдийг бэлтгэхдээ маш их эртнээс бэлддэг, маш тийм арай өөрөөр бэлдэж чаддаг байгаа. Эдний хүүхдүүдийг уралг аранч тэр, спорт оронч тэр, хүмүүжил төлөвчлөөрөөч тэр бүх юм дээр ингээд маллал зорилцдог. Альва юмд маш их тийм санаачлагтай. Яалчгүй л одоо зөвлөх багшийн манлайллыг бол харуулж чаддаг. Анги дааж авч байх үед нь 2 ангийг зэрэг аваад явчихсан. Тэгэхэд би анх бас гайхчихсан. Ундангийн багш тэгээд 2 анги зэрэг аваад явна гэдэг чинь ямар учиртай юм бол да гэж ингэж бодож ирсэн. Үнэхээр гайхамшигтай. Тэр 2 анги урлагийн үзлэг болоход хоёулаа яг төвшөндөө тэргүүлэх байранд ороод ингэж явдаг. Тэгэхээр хүүхдийн авиасыг хөгжүүлдэг чадварыг оюун мэдлэгийг хөгжүүлдэг, хүүхдэд нөхрөлж чаддаг, хүүхдийн дотоод сэтгэлийг одоо жинхэнэ нээж чаддаг. Тэр тусмаа Батшин ангид хүүхдэд оруулахыг гэсэн одоо хүсэл эрмэлзэлтэй багш нараа эцэг эхчүүд маш олон байдаг бол манай Батшин юм маань ажлын үр дүн л гэж шууд хэлж болохоор. Нөгөө сүрэн жугаан хэлдгээр хөлөвт очвол манай гоцлол дуучна. Зааланд очихлоор сагсчин. Залуу үеийн бил одоо халамжлан хүмүүжүүлэх зөвлөгч бид нарын бил төвчөө болсон энэ мундаг санаачлагч сайхан багш. Өнгөрсөн хичээлийн жилээс манай сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажлыг мөн давхар гүйцэтгэж явж байгаа. Маш их ачаал даадаг. Ажлын бүтээмж, ажлын цагийн одоо хөдөлмөрийн бүтээмж нь бол маш өндөр юм хүн байна. Гэртээ амрах цагийг яг өөртөө гаргаж чадна. Нэг харахад л энд одоо ангиудаа хичээлээ заагаад явна. Ахиад дунд ангийнхаа сургалтын менежерийн ажлыг үүргийг давхар гүйцэтгэж явна. Тийн тарахад хүүхдүүдийг олимпиад одоо юу гэдэг давтахандаа бас ингэж бэлдээд ингэ явж идэг ийм хүн байгаа. Ямар ч гэсэн одоо энэ ажлыг давхар хийж байгаа гэж одоо аль нэг ажлыг орхитуулах юм бол одоо үнэхээр бас энэ хүн талга. Би ерөнхийдөө нэг 5 удаа 8 банаг 4 удаа 10 11 12 данаг төгссөн. Тоог нь ерөнхийдөө гараад байгаа багш мэрэгчлэр хийх юм бол ерөнхийдөө бас асар цөөхөн. Яагаад гэхээр бас нэг багшийн амжилгааны төвшин бас юм нэг янз бүрийн юмнаас шалтгаалдаг л да. Тэгээ манай анхны ариун зэ гэж байсан. Одоо математикт их сайн дуртай бас ангитаар ч гэсэн айгүй сайн ажилладаг ерөнхийдөө мундаг багш. Тэгээ тэр маань сүүлийн хэдэн жил Солонгос явчаад хичээл орж ирсэн хүмүүсээс бол математикийн багш болсон хүмүүс бол би анги өдөрцөн гэх юм бол цөөхөн бас. Би ерөнхийдөө 2002 оноос ерөнхийдөө дандаа 10 дараагийн ерөнхийдөө ингээд төгсгөл хүүхдүүдийг ерөнхийдөө хичээл заа төгсгөж ирсэн. Тэгээд бодохоор ерөнхийдөө бас нэлээд их таахан. Багш хүн хүүхдийн оюуныг дэлбээ, самарлага нийсэн цэцэг шиг дэлбэлүүлж ургуулахын тулд үндсийг нь тарьдаг, дээрээс нь тарьж ургуулах, тордож арчлах гээд цэцэг ургахтай адилхан
манай Батшиг багшийн гэр бүл Эрдэм номын оюуны тариалан эрхэлдэг ус гэж би хэлмээрээ. Үр ургацсан айл эдийн хураагаад авцсан замуудын лаборатори 1-р сургуульд амар жаргал багшийн гарын шав Батшимэг гээд монгол хэлний багш. Батшиг багшийн гарын шав Цэнт Цэрэн гээд математикийн багш. Дааж авч ажиллаж исэн шавнараас биеийн тамирын багш Бат Хуйг, нийгмийн ухааны багш Хулангоо, мөн 3-р сургуульд багангийн багш Соёлмаа нар ингээд багш нарын игнийнд ороод багш нартайгаа ажиллаж байгаа юм. Тэгээд дээрээс нь манай энэ залуу багш нарт нэлээ манлайлж ажиллаж байгаад 2 багшаар бас бахарахгүй байх юм. Аргагүй. Тэгээд хүн бол зүгээр ч нэг багшийн мэргэжлээ сонгодгоо заавал нэг үлгэрлэн дуурах хүн байдаг. Тэр маань болохоор жигээ багш байсан. Тэгээд багшийн мэргэжлээ сонгосондоо бол одоо бол хизээч харамсдгүй хамгийн чухал шийдвэрийг маань гаргаж өгсөн гэж боддог. Тэгээд би 12 дугаар ангид төсөөд нэг сонирхолтой юм ярихад нэг хуваараа аваад яг ингээ Монгол Улсын боловсролын сургуулийн хуваар авчаад яг гэр бүлийнхэн маань натаа хамт байсан л да. Тэгээд хамгийн түрүүнд залгаж хэлсэн юм бол жигээ багш байсан. Багшаа ингээд багшийн хуваар авчлаа гэдгсэн чинь тэр үед яг л намайг их сургуулаа төгсөөд яг ажилд орох гэж байгаа юм шиг те. Багш нарын игнээ тавтай морил хурдан ирээрээ гэд хэлжсэн. Тэр нь багш дурсамжтай ерөөсөө мартагддгөө. 2016 онд төгсөөд манай ээж аваа хоёрын байгаагүй Монголд байгаагүй. Тэгээд ерөөсөө ярих хүн байхгүй. Тэгэл ах ич руугаа ингээд хүмүүс рүү яриангот ерөөсөө за өөрөө мэдээ хүснээ сонго те чиний юм гэ. Тэгээд би ангийнхаа багш руу ярьжсэн. Багшаа ингээд би багшийн мэргэжил авлаа би тамирын багшлаа гэд. Тэгээд манай багш аймаг тавьжсэн. Чи тэ хамгийн гол нь төгсөөд маш сайн төгсөөд заавал сургууль дээр ажиллаараа гэд. Одоо хүртэл байнга л ярьдаг. Тэрийг. Багшаасаа би их үлгэр дуурайл авчихсан болохоор энэ мэргэжлийг бас сонгож ажиллаж байгаа. Тийм тэгээд багштайгаа ингээд хамтарч одоо нэг босгон дээр энэ багшийн мэргэжлээ ажиллаж байгаад бас туйлын их баяртай байдаг. Өнөөдөр ингээд миний энэ багш болоод ирсэн байгаа бол яалтчгүй Батшиг багштай маань бол сайшгүй холбоотой. Тэгэл өдөө зэрэгтэй намайг ингэж авч надад ихтгэл хүлээл гэж те ингэж өөрийнхөө шавыг болгож авсан бол маш их баяртай байна. Одоо манай ингээд 10 жилийн одоо энэ багшийн маань шав бид нар одоо маш сайхан ингээд ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа. Бүгд аягүй сайхан ажилтай болсон байдаг. Тийм тэгээд эндээ их багтгаж явдаг. Бас багшаараа энэ бол багшийн их хүч хөдөлмөр гавья гэж би бас бодож байгаа. Манай багш бол одоо манай ангийг анги шиг анги болгож авьяас чадвар бүх юмыг нээж өгсөн. Тэгээд энд л маш их баярлж явдаг да. Жигээгийн хүүхдүүд бол төгссөндөө л ерөнхийдөө их азтай гэж чаддаг. Манай мэргэжлийн нэг онцлог бол юугаар ч чухал зүйл нь туршлага байдаг. Багш бол тэрийгээ биднэрт бол харамгүй зааж өгдөг, сайн чиглүүлдэг. Ангийн багшаас гадна амьдралын багш болж байгаа хүндээ гэж багшаа боддог. Би ч одоо яг ажиллаад техник жилийн ажиллаж байгаа. Тамирч нь одоо бүхэл тал дээр тусалдаг яах вэ, ийх үү те. Бүхэл юм дээр тусалдаг, дэмждэг. Хүүхдүүд маань сайн яваад ингээд сайн ажиллаад амьдралдаа зөв завтай явж байгаа хүнд л маш хөйлдөг да. Замуудын засаг дарганы хамаагаас бас энэ математикийн судлагдах ухааны ахлагчаар манай Батшиг багшийг танилцсан. За тэгээ 3 сургуулиас шалгалт авах, эсдийн ерхий шалгалтанд багаараа ажиллах, замун үеийн математикийн багш нарыг баг болгож ажиллах тал дээр бас нэлээ санаачлагтай ажиллаж байгаа гэж хэлж байна. Одоо манай математикийн заагаргын нэгдэлд 2016 онд бид байгуулад ингээд тэрнийхэн одоо замуудын математикийн ерөнхийдөө бид нараас хоорондоо бас нэгэн холбоотой байдаг. Ерөнхийдөө хоорондоо бие биентэйгээ зөвлөлт бие биентэйгээ за яах вэ гэдэг туслах гэсэн. Бие биентэй ерөнхийдөө зөвлөдөг. Одоо 2-р сургуульд одоо манай Эмчэн Улан багш бид нар ерөнхийдөө бас бидэд хамт ажиллаж байгаа одоо 2-р сургууль салахад салаа явсан. Одоо 3-р сургууль мөнгөлгээд багш маань байсан. Тэр багшаа сая өөрөө явчлаа. Скватер амир шилжлээ. Одоо манай одоо Цэнт Цэрэн багш одоо залуу багш нарыг ерөнхийдөө дарга байлж ерөнхийдөө авч ажиллаж байгаа да. Байнга ерөнхийдөө асуун. Багшаа энийг яах вэ? Тэрийг яах вэ? Энийг гүйл яах вэ гэж ерөнхийдөө бидэд ерөнхийдөө секцээр маш сайн хамтран ажилладаг. Одоогоо орвол энэ залуу багш нартаа үлгэр дуурайлуулж эднэрийг хөгжүүлэн дэвшүүлж байгаа. Одоо сая л гэхэд залуу багш нарын дунд ур чадварын уралдаан зарлаад тэрийг ивент гэд гэрүүлээрээ эхний 5 байрын шалгаруулад үнэхээр одоо ийм гайхалтай шинийг санаачлагч залуу болон Ахмад үеийг хооронд нь холбож байгаа ийм гүүр усан мундаг багш. Багшийн нэг бахархал бол өөрөөсөө илүү шав төрүүлэх бол их өндөр бахархал. Би бол одоо өөрөөсөө хов илүү ингэ шав одоо төрүүлж хамтран ажиллаж байсан та бол их бахархдаг. Баян одоо багштайгаа холбоотой энийг яах вэ? Энийг яах вэ? Энийг яах вэ? Одоо заримдаа бас надад зааж өгнө. Ер нь бол одоо зарим талаар бас боловсрол математикийн боловсролын хөтөл багшаасаа илүү гарч байгаа шүү. Би тэгж ойлгож байгаа. Математик гэдэг чинь ингээд гоё ертөнцийн байнга шинийг илэрхээр сайнгал тэрийг олж харахгүй. Одоо нэг бодлого бодоод ингээд явхаас чинь
зарим үед ингэ хариу гардгүй байхгүй. Айгуу за энийг яах вэ гэж баян бодож явж байдаг байхгүй. Тэгэл зарим үйлдэлээс би одоо юу гэдэг оюутан байхдаа энд ажиллаж байгаа үедээ ерөнхийдөө бас зарим дээр бодлогоо болж чадахгүй ингээд яваад байдаг байхгүй. Тэгэл зарим бодлогоодыг ерөнхийдөө бас зүүдэндээ нойрондоо бас бодож ил өө би яг энэ дээр олсон би яг ингэхээс юм байж тэгээд бас босч ичсэн үед бас би бас нэсээс математик бол ятгааргүй шүү дээ. Судлаад цаана дахиад байж лөө тийм ээ. Тэр үл зогсно гэж байхгүй. Батг шөгшийн гараас бол олон сайхан шавнар дахин олон төрнө гэж бодож байгаа. Мөнхийн дуулал тайлж учралхад дагуулсан хичээл зүтгээ Төмөнтэй хөлний лүүсэн ачтай ролтэй 21 онд Дорногов аймагт эсцэн ерөнхий шалгалтаар 2 хүүхэд л 800 оноо авсныг манай энэ гэр бүлийн 2 охин маань бас ингээд энэ оноо нийцүүлсэн байна. 12-ийн Б гэдэг анги энэ сурагч Эрдэнэцай гэдэг хүүхэд 800 оноо авч мөн өөрийнх нь дааж авсан ангийн Батбаяр гэдэг хүүхэд математикийн хичээл 800 оноо авч хас 800-ан Дорногов аймагтаа төрүүлж бас нэг гэр бүл дээр одоо бас 800 оноод нь төрүүлж бас бидрийг баярлуулж ийсэн. 800 оноо хүүхэд яасан гэж мэдгүй гэдэг байхгүй. Тэгэхээр би жоохон заа энэ ч одоо бас биш болсон юм бол яасан юм бол гэж бодготой. Тэнгүүт би шууд яваад гэсэн шиг. Гэрлэг яриад яг лайв дамжуулсан байхгүй. Ингээл хасаж манай батарейны код гараад ирэхгүй. Яг ингээл хасаж яг 9 өмнөх нь 9 хойцонд харагддаг. Тэгэхээр яац юм бол ийц юм бол гэж тэгэл бүгдийг ингээд дуустал үзлээ. Үзээ байж чинь дуу ягш яг манай юунд ажилласан байхгүй. Камст. Тэгээ байж чинь дуу ягш 99 гэдэг байхгүй. Тэнгүүт нь ашгүй за 90 за 100 авч чадсангүй гэж бодсон байхгүй. Тэгээ байж татхан бай дараа яг юун дээр өвчтэй байхгүй. Ингээ яст ингээ зам үүдийн нэгдүгээр сургуулийн батцын бишин шав 99 оноолаа энэ баг 800 хаг өвчтэй байхгүй. Тэнгүүт нь тэгэл огсон. Тэгээ төд бодлого байж чи хүүхд маань надад яаж байхгүй. Яасан бэ гэж багш би 800 болсон гэдэг байхгүй. Би тэгээ нэг яг нөгөө юунаас харах гэж яг хэмжээс танаа гаргах гэж хэмжээс танаа гардгүй чи яаж чадсан гэж багш би өөрийнхөө юу шалгалтын юуны булангаас харсан багш гэж байхгүй. Тэгээд баярлжсэн. Яг би өөрөө бол өндөр оноо итгэлтэйсэн өөртөө итгэлтэйсэн. Тэр их бодлоо итгэлгүй байсан гэж бодлоо хэлэхгүй. Уяагаас яг өөрөө 800 оноо авахын төлөө хичээсэн. Яг багшмаас хичээсэн. Яг тэр үед яг миний юу үүрэг биелсэн санагдсан. Багшийнхаа яг итгэлийг даасан, сургуулийнхаа итгэлийг даасан гэсэн маш их баярлсан. Үнэхээр одоо яг авах байх гэсэн тийм юу надад бас итгэл бас байсан. Яагаад тэгэхээр бэлтгэлэн ч их сайн байсан. Хүүхд маань өөрөө маш их хичээжсэн. Өөрөө ч гэсэн одоо баг хар багаас нэг олимпиад уралдаан тэмцээнд дагуулж аваад баг өдөр шөнөгүй гэх юм уу. Ер нь завтаа цаг болгондоо бол Батбаяртай ер нь давтлаа хийдэг. Манай ангийнхантай маш сайн ноцолддог юм байсан л да. Тэгээд 400 осоод вицгал одоо хийчихэл тэгээд нөгөө юуг уцаа авах заахгүй. Хунгатаа нэг Есүс зураад юуг орж үзэж байхгүй. Хэмжээс таныг хасаж ил 800 гэж тийм. Тэнгуут нь ихнийтэй ярьж манай мэтгдгүй юу яриад яасан гэдэг байхгүй. Тэгэл нөгөө өндө үзүүлж манай 800 авсан гэж бөөн баярлагдчих. Тэгээд сургууль зарлаад сэрнгөө өгчлөө бүгднөрөө залгаж байгаа удирдлагаараа гэж бүгдээр уцаа авдаг. Тэнгуут нь чаацдаг байхгүй. Та багшаа хос 800 олсон шигээр ичдэг. Тэгээд тэгдэл их баярлж байсан да. Монгол хэлний тухайд бол одоо би яг 800 оноо аавна гэсэн тийм бодол бол байгаагүй. Гэтэл одоо миний шээ бас 800 оноо авсан. Маш их баярлсан хоёлаа. Эхлээд бочиг тэр мэдээг сонсчоод хүүе танангийн юу чи юу Эрдэнэцай чи 800 оноо авсан шүү дээ. Алий чи пэс руугаа орож үзээч. Тэг бүр өглөө 6 цаг тусаад нөгөө хүүхдүүдийнхаа дүнг шүүгээд үзээс сууж явахдаа тэгэл хамт үзээд баярлаа. Тэгээд ер нь бол их сайхан тийм багш яг тэр үед л их баярлдаг юм байлаа ер нь. Төсөөлөхгүй тийм амжилттай одоо хурж босшгүй одоо тийм гэсэн мөрөөдөл бол тэгэл тэр хорхон зургийн хичээл зүтгэлүүд бий болдгол юм байна. Гэдгийг одоо мэдэрч ирсэн. Манай цаажсан манай хүүхдүүд шиг мундаг байсан эцэгчүүд маш их дэмжижсэн гэсэн. Хойч нэг ковид байсан болохоор сургууль дээр нөгөө нэг тавтлага бас хийж болохгүй тийм цаг байсан. Тэгээд тэртээ гэрийнхаа нэг өрөөнд авчаад хүүхдүүдэд бэлдэнэ. Хүүхдүүд ч гэсэн ихэд байнга нэг шинэ нараа сууж өөртөө уншиж өөртөө бие дааж их судалж илээсэн юм чинь 800 авсан да. 800 оноо гэдэг бол бас биднэрт их хол юм шиг сонсогдож байсан боловч одоо тэр бэлтгэл хийснийхаа үр шимээр гэдэг юм хүүхдүүд маань мэрийсэн одоо хоёр багш ч гэсэн зүтгэсний югаар бол одоо 800 оноонд хүрсэн. Хоёулаа амжилтанд хүрсэн. Хоёулаа Монгол улсын боловсролд ийм том хөрөнгө оруулалт хийж байгаа 800 онооны эзэд зэрэг болдог алтан зүйл энэ
шагналтыг зэрэг авдаг. Улсын олимпиадаас хүүхдүүдэн ингэж медаль баримт оруулдаг ийм түүчээ улсын багш нар бол ховорхон байхаа. Ер нь багш мэргэжил бол их агуу мэргэжил юм байна. Одоо тэрийг багшлах тусмаа л хүн улам илүү их мэдэрдэг байна л да. Тэгээ шавийнхаа хичээл зүтгэлээр амжилтаар за шавь сайн явж байвал багш тэгэл юу баярлдаг. Ер нь нүдэнд нь одоо гал тассан хүүхэд баяртай байгаа, жаргалтай байгаа тэр хүүхдийг харах бол багш хүний өдөр хэмжээшгүй аз жаргал тийм сайхан мэдрэмж байдаг. Яг тэрүүгээр л хүн ер нь амьсгалж амьдарч явд юм байна багш хүн. Энийг л улам сайн одоо илүү мэдэрж шít. Бас хүн ч бас аюу давардаг юм байна. Өвөн чинь анхол нэг 800 аваад үдчихэл гэж бодчихсон. Одоо бол хаалаа бас нэг 800 бас дахиад бас авчих чи бас хүсэл эрмэлзэл бол бас байна. Тэгээ би 21 он ч нэг 800 авахаас гадна хаад юу асуух. Манай ангийн дундч маань 610.4 байсан байхгүй. Би одоо тэгээд 610.4 бас ахаад бас хүн бас давраад гэнэ. Би ч өмнө болохоор нэг 600 хүрэх юмсан гэж яриадсан. 610.4 хүрсэн байхгүй. Одоо тэгээд юу гэдэг ахаад эрийг бас нэг дээшлүүлж өгсөн гэж боддгийн юмс. Тэгээд бас чаддээ бол бас нэг улсын авраг гэдэг математикийн бас улсын олимпиадаас нэг хүүхдүүдэд нэг медаль авах болоод үзийхэнсэн гэж байна. Зорж байгаа. Шингээсэн баатар сүрийг магтъя. Өмнө нь ерөнхийдөө бас манайх ч үгүйсэн геометри, математик гэдэг ерөнхийдөө хоёр хичээл ерөнхийдөө тусдаа салангад ордог гэсэн л да. Тэгээд одоо сүүлийн үед бол угаасаа яг математик, геометри ерөнхийдөө яг нэг хичээл болчиход байгаа байхгүй. Тийм учраас ерөнхийдөө геометри гэдэг хичээл ерөнхийдөө маш хаягдаад байна. Өмнө нь бид нар ерөнхийдөө бас юмуд ерөнхийдөө сурагчдууд маань ерөнхийдөө бодлого сонголт аягүй ихтэй бас ерөнхийдөө үдчихэж байгаа програм нь ерөнхийдөө бас нэлээд их байсан байхгүй. Одоо сүүлийн үед болохоор яах вэ гэхээр одоо бид нар зургатаар ингээд өмнө зургатаар ингээд бид нар айлгүрийн илэрхийллийн 7 номыг үздэг байлаа шүү дээ. Одоо энэ жил бол ерөнхийдөө одооны агуулгаараас хараа 8 дугаартай бид нар ерөнхийдөө 3 томьёо үзэж байна. Дэлгүүр хоронгоо үйлчлэлийн 3 томьёо. Тэгээ 10 дугаар ангид ерөнхийдөө 4 томьёо үзэж байна. Тэгэхээр энэ хүүхдүүдийн ерөнхийдөө арайд нь залхаагаад юм уу гэсэн гэж харж байгаа ерөнхийдөө. Тэрийг бас нэг өмнө нэг хордоо үзэж хичээлдээ явчихдаг байсан болохоор хүүхдүүдийг аваад тэр тухайн үед аваад юм хийгээ явчихдаг байсан байхгүй. Одоо тэрийг одоо нэг одоо ингийн бүтээгдэхүүн 6 чидээ 7 дугаар ангид 8 дугаар ангид үзэж ихээр зарим хүүхдэд бас залхаад гэж санагддаг ерөнхийдөө бас. Дээрх нь чөө. Ахоо. Айнаар ч тийм аа. Одоо ингээд техникийн төвшил гэж яриад байгаа. Тэгээ хүүхдүүд маань ерөнхийдөө маш сайн хөгжсөн. Ерөнхийдөө одоо бид нар бол зүгээр самбарч хогоор хичээл заагаад ерөнхийдөө сонирхдаг хүүхдүүд айгүй бага болсон шүү дээ. Тийм учраас бид нар юу гэдэг одоо залуу багшнаас маш их суралцжээ. Өмнөх сургаалтынхаа юу гэдэг аргуудыг бас хоршуулаад одоо дандаа л дэлгэцээр ерөнхийдөө компьютераар юу гэдэг юмнуудаа бэлтгэл ерөнхийдөө хичээл ерөнхийдөө явуулдаг да. Хүн бол ерөнхийдөө сэтгэлтэй байх юм ерөнхийдөө болчтой юм лээ. Сэтгэлээ өгцөл бол тэгээд ерөнхийдөө хамаг юм л ингээд аяндаа дараа гарталаад ерөнхийдөө аяндаа ерөнхийдөө ажил нь бүтчин. Багштаа маш их баярлж явдгаа бас ингээд илэрхийлэх их таатай байна. Багштаа маш их баярлалаа хэлмээр байна. Таны ачаар би одоо олон улсын тэтгэлэг аваад одоо сурахаар явж байгаа. Автон шавнырын нэг тэгээд өмнө нь ч олон шавнар ингээд бэлтгэжсэн. Тэгээд аюу мондөг багш баярлаа. За багштаа ингээд байнга тусал дэмжиж байнга ингээд ардмын байдагт баярлалаа. Бага ахаас нэхлээд үдээ амьдралын замд гартал хамтдаа байж замч мөрч болж авсан багштаа баярлаа. Цаашдаа улам илүү ихийг хамтран бүтээнэ. Багшийнхаа цаашдаа ажил амьдралд нь өндрөөсөн дээр амжилтыг хүсье. За шавьтай ер нь тэгэл одоо Монгол улсын гавьяатагч болоод солигд би өрөөж байна. Миний одоо хань бол миний найз ажлын хамтрагч тэгэл жаргал зовлонгоо хуваалцдаг хүн. Тэгэл нэг миний одоо нөгөө тал болсон ийм хүн байдаг. Тэг өргөлж баярлаж явдээ шүү. Тэгээд өдөр болгон ч юм уу өргөлж хэлж чадахгүй ч гэсэн. Үнэхээр одоо сэтгэлээсээ хэлэхэд бол миний хань одоо үнэхээр надад төшөөг тулгуур болсон, өр хүүхдтэй сайн эцэг болсон ийм одоо мундаг хүн шүү. Олон жил хамтран ажиллаж баяр зовлон амжилт бүтээл энэ бүгдийг хамтруулж мөн намайг дэмжиж ингэж байдаг чинь одоо байнга багш нь баярлж явдаг шүү. Цаашдаа бол одоо хичнээн өндөр оргилд хүрэх нөөц бололцоо
бүгдийн чамд биш үү гэж хэлье. Эрдмийн их далайгаас эрдэнэсийг цуглуулж байгаа эрчимтэй залуу насаа залуучуудынхаа төлөө оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ сайхан багштан болон гэр бүлд нь үнэхэрийн үлгэр дуурайлтаа сайхан багш нартаа улам хянжилт гаргахыг хүсэж байна.